Нийслэлийн 265 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд сурч мэдсэн зүйлээ эцэг эхчүүдэд тайлгналаа. Тэр дундаа бэлтгэл бүлгийн хүүхдүүд цэцэрлэгийн хамгийн сүүлийн өдрүүдийг догтлол баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөж байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдүүд сурагч болоход оюун санаа, сэтгэл зүй, бие бэлтрийн хувьд илүү сайн төлөвшөж сургуульд бэлэн болтгоо гэж багш нар нь ярьлаа. Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд 4 дахь жилдээ эцэг эхчүүдтэй сурч мэдснээ үзүүлснээр сургуулийн өмнөх боловсролыг дүүргэж байна. Тэд үг хэл тод, үйл хөдлөл гүйцэд боловсролын дараагийн түвшинд гарч сурагч болно гэдгийг ухамсарласан байсан нь харагдаж байлаа. Найзуудтай хандаж юу гэж хэлвэ? Цэцэрлэгтэйгээ сайхан байсан шүү гэж. Танартайгаа уулзах уу? Дахид уулзаж чадахгүй л ах гэж би бодож байна. Тэгтээ дахид уулзаж магадгүй. Өөр ажиллалаа, өөр газар суурал найзуудтайгаа уулзахгүй гэх мэт өөр юм бол магадгүй шүү дээ. Сая ямар бүжиг гэлсэн? Монгол бүжиг. Бүжиг хэр удаад авсан? Нэг ямар мэдрэмж төрж гоё. Эх орныхоо ирээдүг бэлдэж байгаа учраас маш их ирээдүйд энэ хүүхдүүдийг эх орондоо хэрэгцээтэй бие дааж авч явах өөртөө ихтэй болгож хүмүүжүүлэх тал дээр бол маш их анхаарч ажилладаг. Тэгэл хүүхдүүд маань бас жигүүр дэлгээл өөр дараагийн ертөнц рүүгээ алхаж орж байгаад бас багш миний хувьд бол маш их догтлолтой хийдэг. Хүүхдүүд маань эргээд холбоотой бас байж байгаа багштайгаа ирж уулзч идэг. Мөн бас цэцэрлэгийн уулзалтуудыг бол цэцэрлэг дээр зохион байгуулалт явагддаг төгсөгчтэй уулзалт. За бэлтгэл ангийн хувьд одоо хүүхдүүд маань яг нөгөө 5 настай хүүхдүүд байдаг. За энэ хүүхдүүд маань өөрийнхөө яг нас сэтгцийн онцлог тохирсон одоо сургалтын хөтөлбөр одоо агуулгах одоо чадваруудыг эзэмшээд явдаг. Тэгээ энэ чадварыг эзэмшлээрээ хүүхэд одоо сургуульд ороод одоо бас одоо өөрийгөө илэрхийлэх чадвар, мөн суралцах чадвар одоо чадваруудыг бүгдийг эзэмшснээр одоо хүүхдүүд сургууль бэлтгэгдсэн гэж ингэж үздэг.